Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальциар баяжуулсан Dr. Water. Эрүүл мэндийн ус. Эрдэсийн нөхөн. Water Bad Better. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Dr. Water, эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. Таны мэдхийг хэлээр өрөөтэй Занга ТV үзүүлж байна. Киноны цан нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эргүүлж уулзах татай байна. За өнөөдрийн дугаарыг хөтлийн явуулахаар студид кино судлаач Жаргал сайхан тэгээ кино найруулагч Галсан Дорж миний ирсэн байна. За тэгээ өнөөдөр нэг солонгос кино ярихаар сонгосон байгаа. За тэгээ энэ киноны талаар нэг гимтэргийн хот буюу за ер нь бол кино сонирхогчид Round Up гэдэг нэрээр айгүй сайн мэдээд байгаа. Киноны эхний анги нь болохоор The Outlaws гэж гарч ирсэн тий. Тэгээ 2 3 4 дугаар анги болохоор The Round Up. 3 дугаар анги нь болохоор The Round Up No Way Out. 4 дугаар анги болохоор Round Up Punishment гэдэг. Ерөнхийдөө энэ гимтэргийн хот гэдэг киноны гол дүрийг бүтээсэн, киноны зохиолыг бас хамтран бичдэг. За дээр нь киноныхаа продюсингийг тий продюсерээр нь ажилдаг. Солонгостой маш алдартай. За 2019 онд ч нөгөө Холливуудд ч гэсэн бас хөл тавиад амьдсан Eternals-ээр тий Madon Sock гэдэг. Америк нэр нь Don Lee тий. нөгөө Eternals дээр болохоор Don Lee-гээр гарч ирэдлээ. Тий каст дээр тий. Үнэхээр яг би өөрөө бас ингээл Холливуудын алдартай жүжигчдээс ихээр одоо жишээ нь Joaquin Phoenix, за Brad Pitt, за мэдээж Tom Cruise ч гэдэг юм ерхий жүжигчдэд аягүй дуртай, Tom Hanks тий. Солонгос жүжигчдээс их юм бол за энэ Ким Moo Yeol, за тэгээ яг энэ жүжигч Madon Sock. Madon Sock бол тэгэл ер нь бол үзэгчд мэдэндээ 2016 онд нөгөө Бусан хүрэх галт тэрэг Train to Busan киногаар олон улсад хүмүүс танигдсан. За солонгос киноны хоббистуудтай бол тэгэл 2012 оноос хойш тоглосон тэр хөрш гэдэг нэг кино байгаа. 8-9-ний адилхан хөршүүдийг гимт хэрэг шийдэгдээд байдаг. Тэр киногаараа бүр хөх одоо луу шагналт ч гэсэн туслах одоо эрэгтэй жүжигчнэр дээр дэвшижсэн. 12 оноос хойш солонгостой маш олон кинонууд тоглож жагаад олон ангит киноч гэсэн тоглосон. Тэгээд мэдээж breakthrough буюу тэ ингээ нөгөө цойлон гарч ирсэн. Кино урлагийн салбарт өөрийгөө өстэй таниулсан гол кино нь бол яг харахгүй Бусан хүрэх галт тэрэг. За яг нэг жилийн дараа гарсан 17 оны Outlaws. Outlaws-ыг анх үзэхэд ирсэн ингээл нөгөө биеийн шар ус босоол ямар амир зодолтой, тулаантай, зодоонтой. Дээр нэг юм харизма байдаг л да. Madon Sock-д харизма байна. За дээр нь Madon Sock жүжигч маань өөрөө кинонда маш их үүрэг оролцоо, хувь нэмэртэйгээр оролцохоос гадна киноныхаа сөрөг дүр буюу киног амьлуулж байгаа тэр антагонистуудыг сонгоход голлог үүрэгтэй оролцдог. Зарим кинонуудыг ажиглаад хахад гол дүр супер баатар, ийг дүрийн баатар буюу протагонист маань өөрөө айгүй хүчтэй. Антагонист болохоор нэг тийм сул дорой. Тэгээ ерөнхийдөө маркетинга өөрөө хийчихдэг штэ. Гэтэл Madon Sock-ийн энэ Round Up гимдэргийн хот цувралыг ингээд ажиглаад хахад анги болгоно нь маш зүүн сэтгэд үлдэж хоцорхоор тулааны урлагийг өөрийн хэмжээнд эзэмссэн. Үнэхээр л гимт хэрэг харт амхны бүлэглэл за онлайн одоо ийм мансууруулах бодис за мөн боцот тоглоомын бүлэглэлийн боссууд ийм л хүмүүс байдаг болов уу гэж дүр төрхөн ингээд сэтгэл хоногшин үлдэхээр тэгээ энэ дөрвөн киноны бол миний бол хамгийн дуртай одоо сөрөг дүр нөх юм бол яг сөрөг дүр яриа авчих те бүгд хамгийн ихний ангийн тэр нөгөө Харбинаас ирсэн Жан Чен эн чинь нөгөө солонгосын GOD хамтлагийн дуучин залуу байхгүй тэгээд энэ тэндээс ингээ нөгөө зураг танилцуулга гэдэг нь харахаар маш тийм доо бүрий ийдэг залуу харагдаад байдаг. Гэтэл энэ кинон дээр чинь юу өстой амар хэрэгтэй. За хоёулаа шууд за жүжигчин рүү шууд орчлаа. Яалтчгүй нөгөө энэ жүжигчин өөрөө энэ кинонд чухал ажил бүгдэлтэй оролцдог болохоор шууд жүжигчин рүү очих шиг боллоо л доо. За тэгээд яг бас нөгөө продюсер энэ киногоос өөрөө продюсер юм бил өөрөө компанитай юм л шүү дээ. Big Punch гэдэг. Тэгээд компани бол нийтдээ нэг би бас орж харсан нэг 7 молон кино байсан. Тэгээд Madon Sock-ийн өөрийнх нь компани өөрөө бас ингээ продюсерлээ явдаг нөгөө мэддэг бизнес нь кино урлаг учраас ингээ явдаг. А зүгээр яг манай найзууд ч гэдэм үү те ер нь зөндөө олон кино сонирхогч дундаас тэгж хилдэг юу гарсан байхгүй. Madon Sock-ыг тоглож байгаа шууд үзчихдэг. Тэр бол сайн кино, солонгос кино дотор. Ерөнхийдөө нөгөө өмнө нь ярьж ирсэн кино movie star гэдэг юм байх ёстой гэж байдгаа. Тэр их чухал байдаг кино урлаг юмтай байхад. Madon Sock бол миний харж байгаагаар бол солонгосын одоо кино урлагт хамгийн том нөлөө үзүүлэх үз одоо movie star гэж байгаа.
За зарим тохиолдолд манайх ярьдаг ш нэг уйтгартай арт гэдэг яриад байдаг ш нэг уйтгартай дөө кинонууд байдаг ш нэг. Тийм. Одоо бол Мадусаг чинь тим кинонд тоглолцсон байхад Мадусаг тоглолоо гэд үзчих хэдэн сая фэн дэлхийд даяар бол бүрэлдэчихэд байна. Энэ нь бас кино урлаг цаашдаа хөгжих гэдэг юм уу те. Нөлөөтэй байхаа гэж харж байгаа. За тэгээд энэ киног ярихаас бас нэг солонгосын кино урлагийг бас нэг хоёулаа бас хальт ярил зүгээр болов. Ягаад гэвэл энэ яалтчгүй ингээд адал явдалтай кино ч гэсэн солонгос кино. Тийм. Үнэртэй диддэг солонгосын дээр онцлог солонгосын кино урлаг. За би эхний анги нь бол үзээг дээр Outlast-ыг талаараа тийм үү. Шууд сүүлийн 3 нь бол гурван утсан сүүлийнх нь бүр театрт очиж үзсэн. За тэгээд энэ солонгос киноны онцлог ер нь улс орны кинонуудын онцлог байдаг шүү дээ. Нэг дуулаад байвал энтх кино. Бүжиглээд байвал биш бүжиглээд байвал энтх кино тийм. Бодолцоод байвал Америк кино, нойр хүрээд үзэж болохгүй Монгол кино ч гэх нэг тийм ангой энэ төр. Тэр шиг солонгос киноны нэг онцлог одоо бол баг хүлээн зөвшөөрчөд байгаа нэг юм бол Өшөнзөнгийн тухай асуудал. Сериал байсан ч гэсэн тэр солонгос кинонд айгүй Өшөнзөн гараад идэг. Нэг юм онцлогтой байдаг. За би яг тэр нөгөө Round Up гэдэг нэрээр насан 3 киног үзсэн л дээ. Тэгээд эхнийх дээр бол бас яг Өшөнзөн гарч байгаа тийш нөгөө хүүхдээ барьцаалуулаад тэгээд мөнгө нөхсөрөөгөө алчиж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ эсрэг ингээд Өшөнзөн явдаг. Тэгээд Өшөнзөнгийн сэдвтэй кино хийдэг тий. За юун дээр сүүлийн анги дээр ч гэсэн тэр чи бас нэг хүүгийн минь тий. Одоо гişиг авч өгөөрэй л гэж штэ. Гэтэ яг мэдээж нөгөө хуулийн хүрээнд л. Гэтэ тэгээд өгөөрэй гэд. Энэ Өшөнзөнгийн асуудлыг бас нэг юм Аз юм байгаад идэх бас нэг. Тэр нь юу гэж хэлэх гээд байна гэвэл одоо Христийн иргэн шилтэй ч гэдэг юм уу Европ кинон дээр анзаарах юм бол эсрэг талынхаа дүрт боломж олгоод идэх штэ нэг уучлаад. Яг Христ бас нэг дааврагдах боломж өгдөг шиг нөгөө философи. Тийм. Соёлынх нь онцлог нь тэр болохоор бараг л хүүхдийг нь алдсан хүмүүс байх чинь л эцсийн мөчөд бараг боотхгүйгээр нэг өршөөж үзээл те. Тэгсэн чинь нөгөөх нь улам ингээд давархаар буцааж бодож тэгж гардаг штэ. Аз кинон дэр бол арай өөр штэ. Би өстө бодлоо өөрчилсөн сайн хүн болсон ингээ бараг гуугаад тогтон буудаа ичэн Аз кинон дэр л гэж. Тэг яг тэр өшөө авах тухай тэр концепт шал өөр байхгүй юу? Христийн шашны тэр нэг уучлал өршөөл те нэгүсэл гэдэг юм биш. Аз кинон буддын шинтэй холбоотой энэ нэг үеийн үр тэ. За чи нэг муу юм хийсэн бол үеийн үрийг тэ мянган сайн бурхан байгаа ч тэ сайн цагийн мянган бурхан байгаа ч өөрчилж чадахгүй ч гэдэм юм иймэрхүү хандлагатай байдаг. Яг энэтэй холбоотойгоор юм Өшөнзөнгийн кинонууд нарай өөр явдаг л да. Тэгээд ийм надад бол энэ Round Up кино бол акшн гоё байгаа ч гэсэн ийм солонгос үнэртэй юм Аз тэ. Энэ онцлогоо бас хадгалж чадсан. Энэ нь бас олон одоо тийм их мөнгө олох олонд таалагдах нэг том шалтгаан болсон юм болов гэж би бол харсан л та. За тэгээд Өшөнзөн ер нь энэ цаг үед солонгос кино, солонгос нэг ангитай кино, дэлхийн кино урлагт бас өөр ингэсэн орон зайг аль хэдийн эзэлсэн байгаа гэдэг нь л харагдаад байна тий. Өшөнзөн за тэгээд тулааны урлаг тий, зодон, зайлангуй маф, гангстерийн сэдвтэй кинонуудыг бас их сайн хийдэг болсон байна. Тэгээ ерөнхийдөө Азууд ч өөрсдөө их гэр бүлсэг штэ. Тэгээ гэр бүлийнхаа гишүүнийг аврахын төлөө эцээ хүртэл яаж явдаг. За дээр нөгөө гимдэргийн бүлэглүүд өөр хоорондоо ах дүүгийн те хураа ах дүүгийн холбоо тэр бүлэглэлийн тэр нэг бас нэг нарийн нандин байдаг байгаа л аахгүй те. Дээр нь цагдаагийн газар хүртэл bromance буюу ах дүүгээ бие ингэж хайрлах, хамгаалах, нөмөр нөөлгөн болох те. Тэгээ багаараа яаж ажиллаж байгаа гэдэг. Тэгээ тэр олон гоё элементүүдийг энэ кино руугаа ингээд бас шингээж өгөө зохиолоо их зөв бичдэг гэдэг нь энэ киног бас ингэж амжилтанд хүргээд байна л гэж хараад байна. Одоо тэгээд 19 оноос хойш Parasite, за саяхан тэр нөгөө Exhuma, за тэгээд Concrete Utopia, за тэгээ энэ Round Up-ын зурвал бол алж штэ. За саяхан гарсан тэр 12 гэдэг. Ер нь ингээд харахад Тайландын хэд нэг аим шин кино. За Японы сая сүүл гарсан Gojira Minus-ыг тооцвол ер нь бол Аз талаас бол ерөөсөл солонгос кино бол Америкуудад хүрч ийн. За монголчуудад бол хамгийн сайн урддаг бас нэг ангитай гоё киноноо тий. Тэгээ бид нар угаасаа нэг үзэх дуртай. Тэгээ яг чиний хэлсэнчлэн Өшөнзөн гангстерийн тэр сэдвүүд бас гарч ийн. Дээр нь бас нэг юм гэмт хэрэг зодон цус нүч чи өөрөө бас эрэгтэй үзэгчдийг татдаг. За дээр нь Don Lee-гийн тэр нэг юм
өхөөрдөм гэж яриад байгаа шүү дээ. Ер нь бол тий. Охтууд бол энэ убаа гэх тий. Тэгээ убаа энэ стилийг бас авчирсан. Ингээл нэг юм гоё загвар өмсгч гоё биетэй ингээл өндөр тэгээ айгүй гоё цав цагаан арьстай тэгэл гоё залуу гэж убаа гэж ярьдаг байсан бол одоо Мадон Сог тэрийг нэг арай өөр нэг хөрхөн тий нэг өөрийн гэсэн имижийг гаргаж өгөөд тэгэд эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгдээрээ энэ Мадон Согт бас туртай байна гэдэг байгаа байхгүй. Мадон Сог яг шүүмжил байдаг. Шүүмжил нь юу гэхээр за Outlaws, The Roundup, за дээр нь Unstoppable тэгээд Neighbors гэж байна. Одоо нөгөө Bros гэж байгаа. Тэгээд юу өдөр тоглоход стартап бид нар тоглоход мань үд чинь яг нэгэн хэмийн дүр бүтээгээд байна гэж нэг ч ганцаар шүмжил байдیں۔ Тэр нь нэг юм back тэгээд ерөнхийдөө бүх асуудлыг нударгаар шийддэг. Гэхдээ бүндүүгөө сайхан эр хүн гэдэг дүрээр. Тэгээд энэ дүрээр бүтээгээд байна гэж байгаа боловч миний олж харснаар Мадон Сог Солонгосын хамгийн тэр бүр юу шалгарсан байлаа шүү дээ. Солонгосын most bankable star гэж байна. Тэгэхээр хамгийн ашиг орлого олж чаддаг, ямар ч хүйсийн хүнд таалагддаг, ямар ч насны хүнд кинонд бас хурж очдог. Орлого бол хамгийн өндөр боломжтой солонгосын жүжигчнэр нэрлэгдсэн юм билээ. Тэгээ Мадон Сог өөрийнхөө тэр хүмүүст одоо хэвшчээд байгаа тэр ойлголтыг эвдэхийн тулд тэр 19 оны байна уу? Ashfall 20 онд ч байна. Ashfall гэдэг кинон дээр хөгжилтэй тийм профессорын дүрийг бүтээсэн. За стартап гэх киногоо. Би стартап гэдэг киног үзэхдээ за энэ стартап бизнесүүдийн тухай кино юм болоо гэсэн чи шал өөр нэг хөөрхөн стартап бизнес дээр нь хитэн залуусын тухай. Тэр дунд Мадон Соггийн дүр явж байгаа байхгүй. Гэхдээ ингээ харахад бол айгүй энгийн бүр нэг энэ хөрчөөд өмнө тэгсэн чинь мань хүн өөрөө хуучин мафийн бүлгийн толгойлогч байсан. Одоо бол зөв амьдралаар амьдарч байгаа ч гэдэг юм уу. Ингээл нэг юм Мадон Сог өөрийнхөө дүрийг өөрчлөх гэж байгаа. Ийм оролдлогод бол зөндөө гарч байна. Тэг мэдээж чи хэрвээ амжилтанд хүрээд ашиг орлого олоод байгаа бол заавал тэрийг яагаад өөрчлөх ёстой гэж тий. Брюс Уиллис ч юм уу одоо Холливуудад яг нэг дүрээ одоо гаргадаг тий. Одоо хамгийн юутай гэвэл нөгөө The Rock шүү дээ тий. Dwayne Johnson тий. Дандаа ирэхэд байна тий. Солонгосын Dwayne Johnson гэдэг юм. Тэгээ ярилцлаган дээр асуусан. Таныг Солонгосын Dwayne Johnson гэдэг тэгээ та энэ дээр юу гэж хэлэх вэ гэсэн. Мадон Сог тэгжлээ Donley Dwayne Johnson надаас илүү өндөр, илүү царайлаг. Тэгээ тийм гоё жүжигчтэй намайг харьцуулж байгаад баярлалаа. Энэ бол маш том нэр хүндэтгэлийн хэлбэр шүү. Гэхдээ би Donley гэдэг. Бас би өөрөө хувь хүн те Donley гэдгээр айгу бас хэлүүлэх айгу дуртай юм байлээ. Ер нь Мадон Согыг яриад хахад маш их зүйл ярмаар байна. Энэ жүжигчин ер нь бол бас хүнд амьдралаас гарч ирсэн шүү. 15 настайдаа нөгөө Холливуудын алдар жүжигчин Сильвестр Сталлонегийн гол дүрийг бүтээсэн Rocky домогт боксчин Rocky Balboa-гийн тухай Rocky киног үзээд тэгээд би ер нь боксчин болно гэд. Гэхдээ мань хүний тэр яг энэ спорт карьер ер нь бол боксер хичээлсэн л дээ. Гэхдээ энэ карьерийг нь дэмжих гэр бүлийн нөхцөл байдал их хүнд ер нь жоохон ядуу айл байсан учраас баг залууд Америк руу гарсан. Тэгээд ер нь залуу насаа Америкт болон Солонгост өнгөрөөсөн кино урлаг тарьцсангүй жоохон сүүлд орж ирсэн. Солонгос Америкт очиод аав ээжтэй хамт амьдарч байгаагүй нөх хамаатан цаднуудынхаа Монтанад байсан юм билээ. Тэгээ Монтанад байхдаа англи хэл сурсан. Тэгээд хийгээгүй ажил байхгүй гэж байгаа байхгүй. За нөгөө хүмүүсийн яриад голоод байдаг одоо тэр цэвэрлэгч, үйлчлэгч, нойлын угаагч, зөөгч. За тэгээд баарнд ажилд ороод баарны нөгөө такс таслагч. За сүүлдээ нөгөө би жоохон том байна энэ нөхрийг гээд баарны хамгаалагчаар тавьсан. Тэгээд ер нь бол маш олон янзын машин угаажж үтсэн. Тэгээд өчнөө олон ажил хийгээд мөнгө гэдэг зүйлийн үн цэнийг их баг залуугаас 15 настайгаас хойш ажилласан. Насан турш хүртэл энэ чинь. Тэгээд залуудаа ч гэсэн ажиллаж ирсэн. Тэгж явахдаа англи хэл сурсан нь хожимын одоо энэ дараачийн кино карьерийнх нь дараачийн нэг шат ахихад бол би нөлөөсөн болов. Ер нь Мадон Сог ингэдэм байлаа. Яг англиар хариулмаар санагдсан үед бол чөлөөтэй англиар ярьдаг. Гэхдээ сая тэр Roundup Punishment гэдэг Берлиний кино наадам дээр нээлттэйсэн шүү дээ. Берлиний кино наадмын бүх кино урлагийн сэтгүүлч судлаачид асуултуудаа англиар асууж байгаа. Тэгээд асуултуудыг сонсож байгаа солонгосоор хариулж илээ. Тэр нь бас нэг юм үнцэрхэг үзлийн илэрхийлэл. Тэрнээс биш Donley англиар ойлгохгүй байгаа мó хариулж чадахгүй байгаа зүйл биш. Зэрэгцээд нөгөө Ким Муёл гэдэг гол эсрэг дүрийн залуу мундаг залуу шүү дээ. Тэр кино найруулагч таанд бөөнөрөө суудсан. Тэгээд дандаа солонгосоор сууж байгаа учраас тэн дунд нэг тэгж гоц гойд ялгарч би англи хэлтэй гэж англиар хариулаад байх шаардлагагүй гэж үзээд бүгдээрээ энэ ч нөгөө орчуулгын төхөөрөмжүүдийг зүгтсэн байгаа учраас солонгосоор сайхан хариулчихжээ.
Тэгээ Мадон Соки миний хэлэх гээд санаа болохоор их хүнд амьдралаас гарч ирсэн, амьдралыг их багаасаа үзсэн, Америк нэгдсэн улсууд их залуугаас цагаачилж очсон. Тэгээд нэр нь хүртэл Донли боксер хичээлдэг, хар залуугаасаа боксер хичээлээд боксинг спортоор маш ихээр хичээлдэг байжгаад тэр нь бас мань хүнийг үр дүн төргээд UFC-ийн тамирчин нэг нь өнгө тарьстай, нэг нь цагаан харьстай. Яг нэг 95-аас нэг 2003-4 онцлог UFC чинь яг тэр нэг экзэгтэй үйсэн байхгүй. Одоо л UFC цүм игээл Dana White бүгдийн хүм таниад байна шүү дээ. Тэгэхэд яг тэр альва ийм спорт, альва нэг ийм бизнесийг чи яг нэг ийм экзэгтэй үе байдаг. Дөнгөж ихлээр таниулах гэж байгаа. Яг тэр үед нь байсан их мундаг хоёр тамирчны personal trainer PT хувийн тасгалжуулагч юм бүр яг боксинг зааж өгдөг. Одоо ер нь UFC тамирчдын чинь боксing нэг хүн тавьж өгөөд, дэглэж өгөөд хөвтэй барилдааныг ин grappling-ийг нэг хийж өгдөг, бэлдэж өгдөг. Тэгэхэд яг Donnelly аюу мундаг боксер учраас тэр хоёр UFC-гийн авраг хоёр тамирчны одоо тасгалжуулагчаар нь ажиллаж байсан. Тэгэхээр дээр нь Мадон Сёк чинь гар тулааны одоо нөгөө гар барилдааны авраг гар барилдаанаар 2006-7 оноос хичээлээд 2018 оноос хойш бүгд найрамд Солонгос улсын гар барилдааны холбоо гэж байт юм бэл. Гар барилдааны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэгээд жил болгон их мундаг тийм. Тэгээ би бодоод Мадон Сокийг ийм спортыг entertainment-тай аягүй сайн холбож чаддаг. Юм аягүй сайн зарж чаддаг. Ашиг орлого орлож чаддаг. Хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг тийм мундаг entrepreneur гэж хэлж болохоор тийм залуу юм болов уу гэж бодсон. Тий. Одоо ч одоо 52-өөс 53-аас мундаг жүжигч чинь тий. Тэг яг хуу зодооныг харахаар ингээд хуурамч биш. Би тэр бас таалагдаад байгаа. Яагаад гэвэл ингээд outlaws. За тэгээ round up 1 2 3 4 эдрийг харахад яг 3 4 дээр нэг жоохон хүн цохохоор нөгөө хүн ингээд хөөрч мөрөө жоохон дээш нисээд байгаа чимжиг тийм фантазер тийм дэглэлтүүд орж ирсэн. Outlaws-ыг үзэхээр үзэгчид нэрээ тэнд бол ямар тийм фантазив. За дээр нөгөө хутгатай хүнтэй яаж татаж авчрал нэг ганц цагаан алгаддаг тий. Тэгээ нөгөө цагдаагийн өрөөнд нэг үнний өрөө гэж байдаг шүү дээ. Нөгөө одоо энэ баг хэд хэд анги дээр хийгдсэн баха. Лобби нөгөө outlaws санаад байна. Үнний өрөө гэхээр камер таглаж байгаа. Америкт ингэх юм бол алуулна шүү. Америкт ингэ ч нөгөө police brutality буюу тий. Цагдаа нар ингэж хайжуулахгүй. Хүчирхийлэл үлдэж байгаа. Гэтэл тэгтээ ингээд яг тэр нөгөө болохгүй болох юм хоёрын тэр нэг нарийн утас гэж байгаа шүү. Тэр утсан дээгүүр аюу тийм зөв алхаад байдаг. Жүжигч юм болов уу гэж би Мадон Сокийг хараад байгаа. Тэгээ яг наач болохоор бас нөгөө Солонгос киноныхоо онцлог дээр бас гарч ирж байгаа. Ер нь Солонгос кино яагаад сүүл үед ийм амжилттай боллоо те. Дэлхийд ингэж өрсөлдөд байгаа юм бэ гэд харахаар бас наадах чинь гарч ирдэг. Ерөнхийдөө Холливуудын кино бол тэр чигтээ орлого төлөрсөн байдаг. Ерөөсөө л мөнгө олох энэ цэвэр бизнес гэсэн байдлаар халддаг. Солонгос кино бол арай бага. Мэдээж адилхан мөнгө олох гэж байгаа бизнес мөн гэхдээ харьцангуй бага байдаг. За сүүлд бол бүр их одоо сүүл үед бол бүр 10 онд байна уу да кино зохиолын юм уу гарцсан байгаа. Кино зохиолчдод кино зохиол бичиж байгаа хүнд ингээд идэх хоолыг нөгөөд өгдөг. Одоо тийм ээ. Өсгөөд алчихгүй. Тийм юу. Гэтэ нэг хүн өсөж үхээд тэгээд одоо тийм асуудал гарсан юм билээ л дээ. Хууль нь өөрчлөгдөд. Ерөнхийдөө улсаас маш сайн дэмждэг киногоо. Тэгээд киногоо ингээд дэмжлэг сайтай уран бүтээлч яад юм бэ гэвэл сайн уран бүтээл хийгээд эхэлдэг. Бүр дээрийн зураачтай энэ чинь нэг тийм байдагс нэг баян айл юм эсвэл нэг сүм дагчдаг. Тэр нь ингээд хоолоор нь тасалдаг. Тэнгууд хоолндоо юм уу те их нэртэй ч гэдэм хүүхдэд анхаарал те санаа зовж анхаарах биш цэвэр урлагтай анхаардаг. Яг тийм стандарт явдаг ус. Солонгос ерөөхдөө тиймэрхүү стандарттай харьцангуй хамаагүй өөр улсаас дэмжлэг ихтэй. Тэгээ энүүний дүнд юу үсдэм бэ гэвэл гоё уран бүтээл үсдэг. Бас нэг одоо солонгос киноны ялгардаг юм гэвэл яг над кино зохиол төр гарч ирдэг нэг сая ярьлаа шүү дээ. Нэг буруу ч юм шиг зөв ч юм шиг яг энэ дээр гарч ирж байдаг. Ер нь Америк кино те Холливуудын кино бол moral compass гэж байдаг шүү дээ. Одоо энэ ёс суртахуунтэй алийг зөв алийг буруу гэж бодож байгаа гэдэг юм ёс суртахууны одоо компас хийх нь луужаа. Тэр хүний ёс суртахууны хэмжээ. Тэр нь ерөөхдөө тодорхой байдаг. Америк стандартаар л байдаг. Нөх хүний эрхийг хайрлан ч гэдэг юм уу те. Дээдлэн яг нэг юм стандарт. Тийм болохоор Америк кинонууд харьцангуй ингээд таагддаг те. Энэ хүний үйлдэл нь юм тодорхойлцоод байдаг. Гэтэл Солонгос кинон дээр зохиолчдод те илүү боломж өгдөг. Тэр яг нэг тийм нэгдсэн moral compass гэдэг. Нэг тийм яг энэ хүн ийм л байх гэсэн юм байхгүй. Тийм ч болохоор цагдаан тэгээд хүн зодж байгаад үннийг хэлэлцдэг те. Ямар ч сайн дүрээс муу үйлдэл гарч магадгүй. Муу дүрээс бас магадгүй нэг жоохон сайн үйлдэл гарч магадгүй. Солонгос кинон дээр ийм онцлогтой.
ирэхэд явсан. Тэгээ энэ нь бас киногоо ялангуяа Холливуудын кино үзээд ингээд тасчихсан үзэгчдэд бол шинэ мэдрэмж төрүүлсэн. Тэ арай өөр юм үзэх нэг том шалтгаан болоод өгч байгаа байхгүй. А дээрэс нэмээд нөгөө шонцон гэд ташлаасан шүү дээ. Хальт ирсэндээ өшонцон гэд. Өшонцон дээр бол эн чинь бас гарч ирдэг. Ягаад гэвэл өшонцонгоос болоод хизээж хүн алахгүйсэн хүн алдах гэж юм уу те. Ийм нөгөө түрүүч ярьсан moral compass гэдэг шүү дээ. Нөгөө нэг ёс суртахууны хэмжээ нь өөр болох ийм юу. А дээрэс нэмээд үзэгчдэд бас өөр. Өөрөд бол алуурчин одоо алуурчны талд өөрийгөө тавьж үзэхгүй шүү дээ те. Гэтэл энэ солонгос кинон дээр энэ тайлбарыг харуулад явхаар гол дүрийн хүн за нэг алдаал үтсчихэд юм уу те баг тэгж хүлээж авдаг ингэж өөр юм болгож авдаг ийм онцлогтой солонгос кинон дээр бол яг энэ онцлог харагддаг. За энэ Мадусагийн кинон дээр сая яг энэ раунд ап дээр бол энэ бас нэлээд харагддаг тэр те юм аяга зодоо тэр чи уул нь бол хуулиар бол хориотой л байгаа шүү дээ. Гэхдээ тэгэл зодчих бас тэг яг ийм бол харагдаад байдаг. Энэ бас нэг тийм солонгос киноны онцлог байгаа л та. Кино судлаачид ер нь round up киноны амжилтанд хүрсэн шалтгааныг нэг 3 зүйлтэй л холбоотой лээ. Яг энэ бол зарим нь бас хүмүүс бол мэдж л байгаа ойлгож байгаа гадарлаж байгаа үзсэн юм чинь. Нэгдүгээр болохоор акшн буюу тулааны хэсгүүд их сайн. Тэгээ тулаанд кино үргэлж хүмүүсийн анхаалагдсан. Тулааны хэсгийг сайн хийсэн учраас нэгдүгээр. Хоёрдугаарт сөрөг дүрийн баатрууд. Сөрөг дүрийн баатрууд антагонистуудыг их зөв жүжигчдийг сонгосон учраас тулааны хэсэг ер нь итгэл үнэмшлийг төрүүлдэг хүндийг тийм зэвүүцлийг дүүцэл за мөн гол дүрийн эрэг дүрийн баатрыг хайрлж магтаж түүнийг хамгаалж байхдаа дотроо энэ сөрөг дүрийн зөв нөхрийг дийлэх болов гэсний тийм айдас үзэж байгаа хүн төрт юм байна л да. Энэ айдас надад хүртэл Outlaws-ыг үзэх тэр Харбинезер шин Жанченыг бол ер нь масоктой мөрдөгч ер нь барах болов л гэж киноны дунд хүртэл ер нь төгсгөл өрт нэлээд бодсон. Эвгүй шүү дээ нөгөө хоёр баруун зүүн гарын туслахтайгаа тэр нөгөө Жан Исүтэй сөргөлдөөд байдаг нөгөө могоон бүлэглийн тоглоомч зүгээр хэд тухтаг зогол нэг дор ингээл амар алт. Ямар тийм нэг айх ичиг төрөний битэрээс морал зарвал тийм ээ хийхгүй. Зүгээр үр барагдуулах гэж яваа. Хятадын бүр амар шантааж юм аахгүй. Тэрийг арчаад дийлэх болов гэж тийм айц төрж байсан. За тэгээ 2 дугаар анги дээр 2022 онд гарсан тэр round up дээр Сон Сукко амар тоглосон. Сон Сукко ч болонгой уянгийн кино өдөрт бас тоглодог. Тим залуу шүү дээ. Солонгос их мундаг залуу. Тэгсэн энэ дээр чинь тэр бэлтгэлийн траксууд өмссөн хүмүүсийг тэр яаж өршөөл нэгүсэлгүй хайр инэрлгүйгээр алж जैन. Тэр мундаг том одоо боссын хүүхдийг те барьцаалчаад тэгээд яаж тамалж тэгэж алт дараа нь тэр эргэж очиод бүгдийг нь дээр нь тэр автобусны зодон болох хүртэл ер нь л бол эвгүй исэн шүү ер нь бол Сон Сукко ч бүр энэ сөрөг дүрээрээ дэвшсэн. Бексан дэвшсэн үү? Хөх луу дэвшсэн шүү нөгөө шилдэг туслах дүр авсан санагдаад байна. Ер нь бол сайн байсан. За тэгээд 3 дээр бол яг нөгөө Рики гээд Японы якуза ирсэн. Тэгээд давхар тэр нөгөө мөрдөгч залуу байгаа тий сөрөг дүр. За 4 дээр болохоор яа харахгүй Ким Муй олж байгаа амар жижигч. Ким Муй олыг зүгээр анх за энэ антагонист нь болгоно гэхдээ л нэг юм үзмээр санагддаг тийм хүсэл төрж байгаа. Тэгэхээр кино судлаач хэлээд нь болохоор сөрөг дүр дээрээ мөнгө төгрөг хайрлахгүйгээр сайн жүжигчд авчиж сөрөг дүрийг бүтээлэгдэг. 3 дугаарт нь болохоор юу хийсэн нөгөө киноны тэр нөгөө зохиол аягүй сайн бичигддэг. Акшн кино гэхээр нэг тийм амар ойлгомжтой байдаг. Тэгэхэд ийм plot twist гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэг ингээд нааш цаашаа ингээд бас нэг эргэлтийн зэрэг яг зөв хуурлын зэрэг эргэлт ч юм уу ингээд хүний нэг ийм ухаан санааг буцаагаад нэг бодлуулдаг, ойлгуулдаг, онцсох шиг тиймэрхүү зүйлийг дунд нь бас шигтгэж өгсөн байдаг. Тусгай дүрийн жүжигчтэй их сайн сонгосон. Одоо нөгөө нэг Outlaws дээр анх гарч ирсэн Жан Исү гэдэг бүлэглэлийн толгойлох залуу. Гэтэл одоо 2 3 4 дээр ч бүр 4-р анги дээр бүр хуурамч цагдаагийн тэр нөгөө юуг аваад бүр инээд тэр залуу тэр жүжигч бас энэ кинонд айгу тийм гоё тийм инээд төхөр тэгээд саппортын одоо дид жүжигчид яаж гоё киног чимдэг киног чирхэд тусалдаг үүрэг оролцоотой байдаг гэдгийг бас үзүүлсэн. Бид энэ жүжигчин ороо тоглоход айгу баярлдаг. Мадин Сокос гад нөгөөтг нь хардаг байхгүй. Тэр Жан Исү хайцсан бол гэж 2 дээр 3 дээр ингээл бас нэг өөрөө бизнес хийгээл явж ийл. Тэгээ информант болчихсон ерөөс мэдээлэл өгдөг гимдэргийн ертөнцийн дараа. Тэгээ нөгөө Мад Сокто дуудаал заавар эдэр гэл нөгөө юугаа бариулаад цаад чинь ширвэн штэ. 4 дээр болохоор нөгөө чи айгу брендлэг болцсон те бүр. Тэгээд энэ иймэрхүү нэг юм туслах дөрүүд, эсрэг дөрүүдийг их сайн сонгодог учраас энэ Мадин Соки раунд ап кино амжилтанд хүрсэн гэх нэг юм 3 өнцгөр кино судлаач мэрэгчлэнүүд бас тайлбарлсан байсан. Тэгээд киноны найруулагч дээр бас боломж олгодсон болов уу гэж би бодсон. 4 ангийг 3 өөр найруулагч найруулсан байгаа. Хамгийн ихний анги болохоор бүрийн хэмжээний уран сайхны киног анх удаа найруулж байгаа найруулагчд боломж олгоод
найруулсан. Тэгээд аутлуус чинь бүр алсан байхгүй. Амар бодоо болгосон тий. Яг хөө мөнгөн дүнгээр бол нэг 60 50 хэдэн саяыг л олсон юм. Тэгэд энэ дөрөв дотроо бол хамгийн бага ашиг орлого болсон гэж явна. Нэг чинь нэг 50 гаруй сая доллар. Хоёр болохоор бүр хамгийн өндөр амжилт буюу 101 сая $10 ашиг орлогыг цуглуулсан. Гурав болохоор 80 дох. Тэгээд дөрөв чинь бас 80. Хоёулаа ингээд 82 83 ч байдаг болов те. Тэгэхээр цувралын ингээд харахад эн чинь ингээ баг нийлээд $200-300 сая ашиг орлого дэлхийн хэмжээнд цуглуулсан. Дэлхийн том блокбастер кинонуудтай л энэ зэрэгцэж яригдахаар хэмжээний юм франчайз гэж ярина шүү те. Франчайзыг үүсгэсэн байгаа. Тэгээ би ягаад франчайз гэж хэлж ийм гэхээр дараачийн ангиуд байгаа юм билий. Тэгээ надад бол нэг юм айц байгаа юм. Ягаад тэгэхээр Donly өөр ярилцлагандаа ингэж ярьсан байгаа. Би энийг round up Fast and the Furious franchise миний одоо ингэж үүсгэж байгаа те. Ингээд миний оюун бодол байгаад байна. Тэгээд Fast and Furious шиг те ийм франчайз болгоно гэдэг. Гэхдээ Fast and Furious чинь сүүл рүү унтсан шүү дээ. 9-10 дээр бол одоо ер нь хурдхан дуусгаасаа л гэж боддог бол машины уралдааны тэр гоё нөгөө JDM буюу Japanese domestic market Японы дотоодод гардаг зөвхөн гой машинууд те суперкаруудын уралдаан биш болоод ер нь машины уралдаан Fast and Furious дээр баг гарахаа болоо сүулдэ бүр ингээд хүн итгэж болохооргүй тим элемент болсон те бараг сансар мансар луужны скейт ах шиг цөмийн пуужин гэдэг те энэ ч болохоор ингээд кино жоохон цуврал унж байгаа байхгүй 8 9 10 гэдэг тэгээ тэрийг жоохон сэргээх гэдэг Jason Momoa оруулж ирч нэг те сөрөг дүр дээр оруулсан тэгэл John Cena гэл янз янзаар л үзээд л байна л да гэхдээ одоо дахиад нэг гараа дуусгаж байгаа бараг тэр нь ч өтер дөрүүд маш их эргэж амилдаг те тэгээ тиймэрхүү зүйлийг би Donly-г хийхгүй байх гэж итгэж найдаж байна. Мань хөөрөө ярьсандаа хэлсэн байсан. Дахиад 4 ангийн зохиол байгаа гэж. Яг ингээд бичээд гаргаад бэлтгэсэн бол биш. Гэхдээ оюун санаа юунд налидийн ботцсон ямар сөрөг дүр байх юм, ямар гимтэргийн толгойлогч байх юм, Масюкто яаж ажиллах юм те. Магадгүй тэн дээр Жан Ису яаж орж ирэх юм те. Энэ бүх зүйлүүд ингээд миний ойлгоход ботцсон байна гэсэн. Нэг хар зургийг гаргацсан тий. Хүн чинь нэг дараачийн ангил ботдог шүү дээ. Тэгсэн чинь эн чинь 5 6 7 8 гээд 4 ангил ботцсон байгаа гэж хэлж байгаа. Тэгээ бодвол сүүлийн 3 анги чинь жил болгон гарлаа те 22 23 24 автлаа усаас хойш гомон удаан хүлээлээ ковид үед айгүй их зураг авалтууд хийгдсэн гэж байгаа тэгжээж энэ чинь бөөнд зарим зураг авалтуудыг хийчээд ингээд жил дараа халаад гаргачихж байгаа байхгүй юу энэ ашиг орлого олоход нь бас энэ өөр улсад очиж кино хийгээд байна шүү дээ 2 дугаар анги бол Вьетнам гарч байна за 3 дугаар анги бол Япон за нэг Японд үйл явдал нэг гарсангүй за 4 дугаар анги бол эн чинь Филиппинс нэлийн үйл явдал гарлаа нэг дээр хятадууд ирсэн. Тэг нэг дээр хятадууд ингээд энэ бас ашиг орлого олоход нь би нөлөөсөн болов гэж бодсон. Гэтэ яг хэрэг нөлөөсөн. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь тодорхой хэмжээнд нөлөөсөн баха. Би ч гэсэн Монголд ирээд манай монголчууд шишин матасаг Монголд ирээд Монгол мафч гэдэг юм. Тим кино хийвэл бөөндөө очиод үзнэ гэдэгт бол ер нь ихтгэлтэй байна. Тэг энэ нөлөөлж. Дээрээс нэмээд энэ бас нэг юм байна л да энэ маф зөөмнүүд Азийн мафт энэ солонгосчуудын нөлөө бас нэлээд байдаг болчоод байна. Ялангуяа сүүл үед энэ нөгөө солонгосчууд өөрснөөс мөнгөтэй болсон дотроо ингээд нөгөө мөнгө хөөлөгч гэдэг юм уу бас нэг тодорхой хэмжээнд харт амих чинь гэмт хүлээлэл байгаа шүү дээ. Энэ нь илүү гадагшаа үйл ажиллагаа хийдэг солонгос юм. Ягаад гэвэл хууль арай илүү султай тэр газруудад тий арай илүү хахуул авах тий өгөхөд боломжтой. За ялангуяа энэ Golden Triangle гэдэг юм уу энэ Лаос, Ядуу орнуудад бол за дээрээс нь нэмээд солонгос ус тодорхой хэмжээнд ловер их өндөр байдаг шүү дээ. Яг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан одоо энэ нөгөө ловерийн салбар одоо мөнгөн дүнгээр нь харьцуулахад солонгос ч баг дэлхийд нэгт байдаг аахгүй амар том юм. Яг нэг гадаадуудыг ловердохоос илүү нэгнийг ловер ч нэг хөрөнгө оруулалттай. Тэр ийм асуудал байгаад байдаг. Тэгэхээр яад юм бэ гэвэл солонгост нэг цөм ловер хийж аваад тэгээд Лаос руу ч гэдэг юм уу, Таиланд руу ч гэдэг юм уу гардаг цугтаадаг. За нэг юм дээрэмдэж аваад ч гэдэг юм уу. Ийм асуудал байдаг. Энэс өсвөлээд энэ зөмнүүд Азийн мафт бас энэ солонгосчдын нөлөө их болчлоо. Их үйл ажиллагаа явуулдаг юм. Олон улсын дижиталтай болоод саяхан би бас мэдээгээр үзчихлээ. Солонгос цагдаа нар дийлэх юм болчлоо гэж гараад лээ. Гаднаас ингээд мэдээлэл солилцоо те Таиландын мафиас юм сураа. За яаж харт амх зөөхөж гэдэг юм уу те ингээд одоо крипто ч гэдэг юм уу те ингээд энэ дэр бол крипто казино онлайн казино гарч штэ ингээд гадаад мафтайгаа холилдоод ингээд амар хөгжөөд яваад байдаг. Яг энийгээ дагаад бол цагдаа нөгчих хэрэгтэй байдаг. Гэтэл солонгосын цагдаас яг тэгж дагаж хөгжиж чадахгүй байгаа. Олон улсад нөлөө багтай байна. Филиппиний ч гэдэг юм уу, Таиланд ч гэдэг юм уу те бас ингээд яг харилцаж чадахгүй байна
гэдэг ийм асуудлаас гарч байгаа юм билээ. Энтэй ч холбоотой энэ кинонууд нь юу бас ингэж хийгдэт байгаа. Яалтчгүй иймэрхүү асуудал гараад байгаа. Тэр хүн барьцаалдаг ч гэдэг юм уу зөндөө байгаа. Солонгос нэг ганцаараа явж байгаа хүмүүсийг барьцаалж мөнгө авдаг. Филиппин, Таиландд энэ бол зөндөө байдаг асуудал болоо өрцсөн. Зөндөө олон тийм маф асуудал байна л да. Энэс үүдэлтэй бас ийм зохиол бичигдээд байгаа болов гэж бас нэг харсан. Ингээд ярьж байхад бас энэ кино маань өөрөө их үнцэрхэг кино юм аа. Энэ чинь нөгөө нэгдүгээр анги дээр Харбинаас ирсэн тэр мундаг одоо зартай Жанчин гэдэг энэ чинь нөгөө бодит хүн байсан гэж яриад байгаа шүү Жанчин эдрийг. Яг болсон үйл явдлахгүй. Тэгээд Outlaw's-ийн үйл явдал болохоор 2017 онд зураг авалт хийгдээд Канада дэлгэцийн тавигдсан ч гэсэн 2008 оны үйл явдлыг үзүүлээд байгаа. 2008 онд Хятадаас тийм зартай одоо тийм гангстерууд ирээд тэгээд Солонгосын тэр дүүрэг тэр мужид бол өөрсдийн нөлөөг бий болгоод мөнгө төр аваад Солонгосын бүлэглүүдээ бүр дарлаад тэгээд ийм цаг үед гэмт хэргийн бүлэглэл хоорондын болж өгөхгүйсэн зүйлүүдийг дарж авахд тэгээд яг тэр тийм мөрдөгч тэр цагдаагийн газрынхаа аягүй сайн ажилласан гэж үзтээ. Тэгээд дараагийн тэр японочдын тэг яг ингээ харахад бас нэг бодлон жоохон панаалтай ч юм уу яг Азийн бараг л айхтар якуза шүү дээ тий. Японы тэр хідэн зууны ингэж ярьдаг самурай якуза гэдэг шиг якузагийн тэр бүлэглэлийн тэр рики гэдэг бүр сэлмийн мэрэгчлэлтэй ирсэн. Тэгээд японочууд нь ч ба Хиттийн тэр айхтар нөхдүүд нь ч бүгдийг нь ахвал тэгэл цагдаагийн газрын энгийн 2 3 хүн мөрдөгч найзууд нь тий дүүнэртэйгээ нэлээд дараад авчиж байгаа. Тэг ингээ утгаараас Солонгосын цагдаагийн тий мундаг одоо тэр ажилтнуудыг магтан дууссан ч юм уу тийм тэгж хэлж болохоор гоё үнцэрхүү тийм кино бас байна шүү тийм урам зориг бас огшоогоор хүчний байгууллагын салбарынхан бол бас тэр мэдээж тэгээд чиний төрөний хэлсэн яг нөгөө зураг авалтууд хийгдсэн газрын хүмүүс сонирхдаг шүү дээ. Яг санаанд орохоор нөгөө Монголд Солонгосын Crash Landing on You киноны зураг авалт хийгдээд тэгээд River Garden эдрий чинь умард Солонгос болгож үзүүлээд тэгээд Монголын нутгаар явж байгаа нөгөө манай вагон чинь хамгийн хуучны вагон учраас тэр дээр үеийн үйл явдлыг одоо умард Солонгос гэж үзүүлэхдээ манай вагоныг тэрийг ашигласан шүү дээ тий. Тэгээд тэгтээ яг ингээд манай зураг авалт хийгдсэн гэдэг утгаараа Монгол үзэгч ч гэсэн аяг. Тэгтээ тэр яг хоёр жүжигч нь мундаг л да. Тэгтээ энэ чинь өөрөө тэгээд айгу гоё. Тэгж үзэхэд бас энэ нөгөө зураг авалтууд хийгдсэн локейшнууд айгу нөлөөлдөг гэсэн тийм санаа бас орж ирж байна. За тэгээд жүжигчин Ма Дёнсёкийн хувьд энэ тоглосон энэ Roundup кино нь ер нь ашиг орлого их олсноос ч гадна бас кино урлагийн салбарынхандаа тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөд 17 оны Outlaws хөхлөө шагналд нэр дэвшснээс гадна Бександ ч гэсэн нэр дэвшсэн. Тэгээд найруулагч нь шин залуу найруулагчаар уул нас нь бол тийм залуухан байгаагүй. Гэхдээ нөгөө бүрийн хэмжээний уран сайхны киног анх удаа найруулж байгаа гэдэг утгаараа шин залуу найруулагчийн шагналыг авсан. Ма Дёнсёк өөрөө бас юунд дэвшсэн Бександ нэр дэвшсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь Roundup 2 буюу 2022 оныхаа киногоор бас дэвшсэн. Сөрөг дүрийнхэн залуу Сон Сукко бас дэвшээд авсан. Ингээ харж байхад Roundup кинонд Солонгосын кино урлагийн зүгээс бас хүндэтгэл үзүүлдэг юм байлээ. Ер нь ийм тулаанд зодоонтой хөгжилтэй ч гэх юм уу иймэрхүү чиглэлийн жанрын кинонуудыг кино урлагийн наадам тэр болгон бас нэг сайшааж ойшоож дээш нь гаргаж нэг үнэлдэггүй шүү дээ. Тэгэхэд Roundup-ыг бол сая 22 оныхыг нь бол хөхлөө дэвшүүлсэн байлаа. Бексан дэвшүүлсэн. За тэгээд Don League одоо энэ мундаг Солонгосын кино урлагийн л одоо сор гэж хэлж болохоор Lee Byung-hyun, Hwang Jung-min гэл энэ жүжигчид чинь нөгөө 12-12-оор Hwang Jung-min за Concrete Utopia Lee Byung-hyun гэл энэ мундаг жүжигчид байхад тэр дунд нь Don League бас Roundup гэл явж л байгаа байхгүй тийм. Тэгэхээр мэдээж шагнал бас өгөөгүй ч гэсэн айгүйх тэгж хүлийн зөвшөөрд юм бэл Солонгосын кино урлагийн том наадмуудаас шагнал аваагүй ч гэсэн хүүхд багчуудын хамгийн дуртай, залуусын хамгийн дуртай, жинхэнэ тулаан ийм нөгөө инди одоо тийм наадмууд маш их байгаа шүү дээ. Олон улс Америкийн ч бай тээ, Азийн ч бай. Тэр наадмуудыг People's Choice гэдэг үзэгчд нь өөрснөө сонгодог. Тэдрийг бол үнэхээр түүс юм байлээ. Ма Дёнсёк түүсэн, дээр нь Roundup бол бүгдийг авдаг. Тэг. Яг кино наадмын тухайд болохоор нэг юм байд юм. Тэр нь болохоор энэ үнэхээр юм амжилт олцсон кинонд бас нэг талаасаа өгөхгүй тал байдаг. Ягаад гэвэл одоо нэгэнд мөнгө олцсон. Нэгэнд одоо сайн байхад нэмж одоо энийг дэмжих шаардлагагүй гэж үздэг. Тэр талаасаа бас яг авч чадахгүй байгаад ч бас магадгүй. За нөгөө талаасаа энэ их ашиг орлогоос олон төгсөн кино наадам нэр дэвшүүлэх кино наадамд бас өөрсдөнд нь хэрэгтэй. Одоо ингээд энийг бэлтэж ихт ч гэдэм үү те. Энэ подкастт бэлтээд бас ороод харж штэ. Кино нэр дэвшсэн болохоор тэгээ ороод харангуудаа кино наадмын бас ороод харж байгаа хэвээр. Энэ ямар кино наадмын. Ийм бас давхар нөлөө байдаг. Тийм болохоор бол энэ киног дэвшүүлэх бас нэг шалтгаан болж өгдөг. А гэхдээ
хамгийн чухал асуудал бол ерөөсөө сайн кино асуудал шүү дээ. Сайн кино ижил нэр дэвшиж байгаа. Тэгэхээр энэ кино бол бас тий өмнө хэлсэн хоёр шалтгаанаас гадна мэдээж нэгдүгээрт бол үнэхээр сайн кино. Тийм учраас нэр дэвшиж байгаа жүжиглэл сайн байлаа. Ялангуяа сөрөг дүр бол жүжиглэлт бол бүр шагнал авсан гэж хэлсэн тий. Тийм баха авсан баха би бас харахад гэжсэн харагдаад. Ер нь бол үнэхээр авахарч байсан шүү дээ. Үнэхээр сайн байсан. Тий сөрөг дүр ер нь бас. Тий. Punishment-ийн хэвлийн баг хурлыг ингээд үзэж байгаа. Тэгэхээр ингээд Don Lee-гийн энэ кинонд тоглоод урилга аваад тоглох нь өөрөө их нэр хүндийн хэрэг. Дээр нь Солонгос одоо энэ жүжигчдийг олон улсад таниулахад мэдээж өмнө алдартай байсан. Гэхдээ хүний алдар нэр цуу гэдэг чинь байнгын ингэж хадгалагдаад байдаггүй. Нэг жоохон сайн кино тоглохгүй нэг 2 3 жилэл болоход л мартагдаал дараачийн залуу үе чинь доороос ургаал ухаалал гараад ирдэг байхгүй. Тийм болохоор Ким Уёлын хувьд ч гэсэн айгүй бид нар хэвлэн байгуулалт хэлсэн үг нь бас айгүй анзаарч харсан. Маадын согт бас айгүй тийг талархалтай хандаж байлаа. Тэгээд хамтарч ажиллахад их гоё хүн гээд нэр нь кино сетэн дээр ч гэсэн хүнтэй ингэж харьцаж байгаа тийм нэг үнэнгээрээ байдаг тийм баг зүүддэггүй яг өөрийнхоороо гүндүүгүү хошигных үедээ хошигнчдаг болохгүй байгаа жүжиглэлтэн дээр санаагаа хэлцдэг. Тэгээд Don Lee-тэй ингэж хамтарч ингэж яагаад дараачийн юунд ороход их гоё байсан гэдэг бас хэлжсэн. За тэр ихний найруулж анхныхаа бүрийн хэмжээний уран сайхны киног найруулаад шагнал авцсан. Хоёр ихний кинон дээр нь туслах найруулагчаар ажилласан залуу Ли Сон хэмлээ. Тэр 2 3 дугаар анги дээр ерөнхий найруулагчаар. Тэгэхээр энэ боломж олгож байна шүү дээ. Эхний анги дээр туслах найруулагчаар ажилласан залууг энэ юу н болохоорын гэдгийг Madusog продюсер компани олж хараад нээж илрүүлээд 2 3 дугаар ангийг найруулсан. За тэр дөрөвдөө дахиад шинэ найруулагч орж ирсэн. Энэ дээр би Madusog-ыг их мундаг бас гэрхаа байна уу гэж хараад байгаа. Энэ гэхдээ миний л бодсон шүү. Тэгээд манайхан бас үзээд бас санал нийлж нийлэхгүй нь хэлэхгүй юу. 3 дээр бол жоо унтсан гэж боддог. 3 дугаар анги дээр тэр олон ер нь дайсан антагонист нэг олон байх тусам жоохон толгой эргүүлээл тэр нэг мансууруулдаг нэг юм бодис байдаг штэ тэрийг хэрэглээл тэгсэн явж нөгөө гэмт хэрэг хар тамхи мансуурлах бодистой тэмцэх хэсгийн цагдаагийн мөрдөгч залуу өөрөө сөрөг дүр болж таарал за нөгөө Японоос Якуза Рики ирээл ингээ нөгөө толгой эргүүлээ нэг баахан олон бүжгэлсэн нөгөө сөрөг дүрийн баатууд гарч ирээд киногоо жоохон унгаас би бол тэгж харсан. Тэгэхээр магадгүй 2 дугаар ангийг сайн хариулсан хариулж чинь 3 дээр нэг жоохон эрен мохно гэж ярьдаг шиг яг дахиад тийм нэг юу харагдахгүй болохоор нь Madusog шууд солиод 4 дээр дахиад өөр найруулагч ороод ирсэн чинь англиар яг pacing гэж ярьдаг л та. Тэр нэг хурдыг тааруулах тэр юуг тэр нэг хэмжээ те хувь хэмжээ дав суучрыг нь тааруулна гэдэг шиг зодооны хэсэг, тулааны хэсэг, за мөн дүрийн хөгжүүлэлтүүд энэ бүх зүйлүүд яг хэр хэмжээнд үргэлжлэх үү. Тэгээд тэр сөрөг дүрийн баатрыг яг яаж гаргаж ирэх үү гэд. Энэ дээр 4 дугаар анги дээр эргээд өсөд гараад ирсэн. Яг ашиг орлого нэг адилхан байгаа байхгүй. Гэхдээ миний бодлоор шүү. 4 дугаар анги 3 дугаар ангиас хамаагүй чанартай сайн болсон. Тэгээ энэ 4 ангиас би яг хувийн хувьд бол 1 дугаар ангийг номер 1 гэж бод тийм. Тэгээд 4-ийг 2-т нь оруулна. За мэдээж 2 дугаар анги бас мундаг. 2 дугаар анги ч угаасаа дэлхийн хэмжээнд 2022 оны Солонгосын номер 1 кино шүү дээ. Нөгөө олсон ашиг орлогоороо. Тэгэхээр санхүүгүүд бол бас цөм хийсэн кино тийм. Тэгээд 3 дугаар ангийг бол хамгийн сүүлд нь бас эрен бэлмээр байна. Тэгээд 25 онд байна, 26 онд байна. Дараагийн анги бол гарна шүү дээ. Тэр үе тэгээд дахиад тэгээд нэг юм хүлээлт үүсчээд байгааз нэрээ бас Fast and Furious-тэй жоохон төстэй юм шүү. Fast and Furious дээр чинь дараагийн ангийн антагонист-ээр хэн орж ирэх бол гээл бид чинь 5 дээр баха. Dwayne Johnson-ыг Luke Hobbs гэж орж ирсэн шүү дээ. Тэгэхэд ихтэйд мань хүн чинь манай Vin Diesel-ийн дүрийг те манай эдийг барих гээд яваад байсан сөрөг дүр гэж ойлгож ирсэн. Тэгэхдээ ингээд дараачийн ангиас эхлээд илсээд за Jason Statham-ийн дүр байна те. Jason Statham чи эхлээд сөрөг дүрээр гарч ирснээр дараа нь эрэг дүр болоод ингээд хувираад нааш илсээд явсан. Тэг ингээ хараад хаа за дараачих дээр нь Charlize Theron сөрөг дүрээр орж ирсэн. Тэгээ тэрний хойноос тэгэл ингээл Jason Momoa, John Cena те. Тэр одоо сүүлийн анги дээр хин сөрөг дүрээр орж ирэх вэ гэж нэг юм хүлээлт бас үүсдэгтэй. Тэрнтэй яг адилхан раунд ап дээр хин сөрөг дүрээр орж ирэх бол тэгж бас нэг юм хүлээлт бас байгаад байна. Сая бол Ким Уёл тэр босго гэж ирж байгаа. Тэрийг айгүй өндөр тавьчихсан шүү. Тэ. 3 дээр жоох унтсан. Тэгсэн дээж нь 4 дээр ингээл сөрөг дүр гэдэг чинь юм байдгийн амар гэл тэ. Цаанаар тийм. Тэ. За энэ нөгөө хальт дурдлаа штэ. Сөрөг дүр байж байгаад буцаад нэг гайг болоод байгаа гэд. Би энийг бол нөгөө Аз кино учраас раунд ап тэр бол тийм гарна гэж бодохгүй байна. Нөгөө аль нэг мафи шоронгоос гарч ирснээр сайн хүн болоод тэр. Элсэж яриад найзлаад арай хийхгүй байгаа юм. Тэг ихтэй сөрөг дүрэн ч бас үнэхээр айхтар сөрөг дүр штэ. Ямар ч хүн игдвцмэр те. Киноны хинтэл шууд л ингээл нэг хутгалаалаа л өстой нэг
жинхэнэ psychopath нөгөө нэг Ийм л байдаг байх гэж бодмоор тий. өрөвдөж хайрлахыг хүмүүс л гардаг л та. Тэгэхээр бас угаасаа ч тэхгүй л байх зүгээр. Тэр нь бодогчлаа. За тэгээд одоо ингээд 100 цаг болж байна. Тэгээ энтэйгээ тохиолдолд одоо 4 анги тий чадхаараа дахиад нэг үзсэн бол дахиад нэг үзээрэй. За үзээгүй бол үзээрэй үнэхээр сайхан гэнэ шүү гэж зөвлөмөр байна. За тэгээд энэ хүрээд энэ хөө дугаараа өндөрлөе. Тэгээд дараагийн дугаараар ирэх уулзлаа. 4 баяртай үзэгчтэй. Баяртай. Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний, кальциар баяжуулсан Dr. Water, эрүүл мэндийн ус, эрдэсийн нөхөн, Water Bath Better.